Иргэд хэд хэдэн удаагийн малын хулгайн дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ. Булган аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гаргаж, иргэдээс ирсэн дуудлага мэдээллийг нягтлж, мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгтэй хамтран хулгайн с ิจ гтнийг олж тогтоосон байна. Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг малчин иргэдийн оролцоотойгоор уг гэмт хэрэгүүдийг илрүүлж ажиллалаа. Уг гэмт хэрэгүүдийг илрүүлэх чиглэлээр Булган аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарган ажилласны үр дүнд иргэдээс малчин иргэдээс мэдээлэл авч ажилласны үр дүнд бол Сэлэнг аймгийн Цагаан Нур сумын хараад БМ нар нь бусдаа бүлэглэн үйлчлэнийг тогтоон шалгах ажлыг зохион байгуулж байна. За уг гэмт хэргийг үйлчлэх этгээдүүд бол Сэлэнг аймгийн Цагаан Нур суманд улгаалагдсан малыг мал махны чэнд зарж борлуулах, бусдад шилжүүлэн зарах зэрэг ажиллагаануудыг шалгаж байна. Тэгээд уг гэмт хэргийг үйлчлэх этгээдүүд нь зарж борлуулсан зүйлээрээ портер маркийн тээврийн хэсэл авч улмаар тэр тээврийн хэсгээр хулгайн гэмт хэрэг үйлдэлтэй бол ашиглаж байсныг бас тогтоон шалгаж байна. Сэлэнг аймгийн Цагаан Нур сумаас с ิจ гтнийг барьж саатууллаа. Өөр ширэхтэй амжиргаа хүнд гэсэн шалтгаанаар 150 гаруй километр зайтай орших хангалт Сэлэнг сумаас удаа дараа мал хулгайлж нийтдээ 49 тоннд хүрсэн байна. Эд шинд зарж борлуулж 21 тонны хүрэх чэнжид өрөөнд өгснгийг нь Цагаан Нур сумын Мөхтийн аманд Малчны хотгонд байхыг нь илэрхийллээ. Булган аймгийн хангал сумаас 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-наар хэлж тэргээр ихэд 14 тонны хөр Сэлэнг аймгийн Цагаан Нур суманд оруулж ирсэн. Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 20 дээр 22 тонны хөр нэг оруулж ирсэн. Бас мөн дараа нь 25 дээр 9 тонны хөр нэг оруулж ирсэн. Нэг ингээд нэг 49 ботын хэрэг хүлээсэн. Улгаан гэх шалтгаан бол тэгээд амьдралын боломж нэлээд дараахан байсан. Тэр үед мөнгөс банкны зээлтэй энэ тэмдгэнд өгс авцигтэй байсан. С ิจ гтэн байд малаа алдсан өрхийн тоо 6 байна. Цагдаагийн байгууллага цааш нь нягтлж шалгахаар ажиллаж байгаа юм. Сүүний 4 тугалттай үнэний 3-ыг нь хулгайлж хот харлуулсан айлахад алдсан малаа тоо ёсоор нуцаан авч тадархан үлдсэн малчин өргөч тэдний дунд байна. Сайлын 4 үнэтэй л байсан би. Тэрнийг юм тэгээд 3-ын 2 баруутаа ингээд аваа явуулсан. Ганц үнэг юмд үлдээсэн байсан. Тэгээд хотын маань харлуулад нэг цайны сүний 4 үнэтэйсэн тэр юм тэгээд бүгдийг аваа явсан. Харин тэгээд олж аваад их баяртай байна. Алаг үнэ, ухаан үнэ, улаан үнэ, 3 тугалттай үнэ, 2 баруу, 1 шүтлөөхөр алдсан. Тэгээд 3 тугалттай үнэгээ 2 барууга олж авсан. 1 шүтлөөхөр маань байхгүй. За тэгээд үнээгт чинь манайх чинь сүүний чиглэлийн хөр тэгээд нэг сая 500 мянгаар үнээгт чинь үнэлэгдэн шүү дээ. Бүгдийн нийлүүд тэгээд 3 үнэ гэдэг чинь 3 үнэ 3 2 баруу гэж тэгээд нэг 4 сая 500 6 сая 7 сая 500 мянгад үнэлэгдэн шүү дээ. Алаг үнэ алаг тоглолттой. Саарл үнэ яга алзан тоглолттой. Хар алзан үнэ хөрөн тоглолттой. Хөрөн алзан үнэ хөрөн тоглолттой. Яга үнэ ягаан тоглолттой. Улаан алзан охин ярав. Ивэтэй ягаан ярав. Ийм 10 тонн 12 тонны хөр алдагдлаа. Энэ өсгөлтөд өөжидэл энэ булганы цагдаа надлаа уцаа яриад энэ нэг зураг мураг үзүүлэх гэсэн чинь шүлээтэй газар хөрөөд ирж тэгээд тэгээ би замын цочгод уулзсан байхгүй. Тэгээ зургийг өтсөн чинь наа чи манай хүн мөн байна гэд. Тэгээ би өтгөтөл нааш ирсэн. Гайхын гайгүй байдгийг энэ жил ингээд яачлаа энэ намар жоохос хулгаа ширвсчтэй тэрс өмнө бол ийм тим юм алдагдсан гайгүй үйдэн таа. 2019 оны 10 сарын 13-наас 14-ний шилжих шөнө 17 хөр бичил дээрээсээ алдаад 3 дугаар Булган Сэлэнг 3 дугаар багаас 14-ний шилжих шөнө алдсан. Тэгээ энэ чинь нэг тугалттай үнэл боллоо. Олж авлаа тэгээд.
бусд нь олдог. Манай тасгийн тэрэгний үхэр мал харин гайгүй бүрэн бүтэн зарим нь ганц нэг алга болоод байж байна. Тэгээ бүгдээрээ ачаад хөдлөлөө. Хоёр саваа үнэ. Нэг нь эрийн үртэй ухаа үнэ. Нэг улаан халдсан үнэ. Саваа үнэ. Нэг эрийн үртэй эр шүтлээ үхэр. Эрийн үртэй дахиад нэг эр шүтлээ ухаа гуна. Тэгээд 5 бэрүү алдагдсан. Алдсан тэгээд одоо өнөөдөр энэ цагаан уур самаас 4 бэрүүг нь олж авлаа. Тэгээд ер нь энэ холгоод гэдэг бол ер нь их л муухай хар мөртэй байдаг. Энэ улсууд одоо ер нь ингэж явахлаад буруу юм байна. Тэгээд энэ хонос би одоо энэ амарчин 2 сар гарan эрл хийлээ. Малын улгаатай тэмцэхэд ганц төрийн байгууллага хүчгүйддэг учраас төрийн хамгаалалтанд байх ёстой мал сүргийг иргэд төрийн бус байгууллагын оролцоотой илрүүлж болдог жишээ энэ боллоо. За энэхүү одоо хэргийг илрүүлэхэд манай нийгэмлэгийн идэвхтэй гишүүд за малчид иргэдийн бас одоо мэдээлэл дээр тулгуурлаж за аймгийн цагдаагийн байгууллагаас одоо шуурхай ажилласны хүчин дээр энэ хэргийг одоо богино хугацаанд бас одоо илрүүлж за нийт улгаад алдсан 49 тонны одоо бод малын 31 тонны бод малын одоо хохирогч одоо иргэд малчтыг одоо таниулж эцэст нь одоо бүгдийг одоо хүлээлгэж өглөө. За бусад одоо малыг бол тухайн этгээд одоо зах зээлд борлуулах, автомашин худалдаж авах, за ид шуушинд хэрэглэх гээд ийм байдлаар бол одоо зарцуулж одоо хэрэгжилж ашигласан байна. За ингээд цаашид одоо малчид иргэдтэй хандхад Булган аймгийн одоо цагдаагийн байгууллага мөн мал сүргийг хулгайн гэмтлээс хамгаалах Монголын нийгэмлэг малчид иргэдийнхээ мэдээлэлээр тулгуурлаж за мөн одоо идэвхтэн гишүүдийг сум баг уртай ажиллуулж байгаа энэ идэвхтэн гишүүдээрээ дамжуулж одоо малын хулгайг богино хугацаанд илрүүлэх мэдээллийг одоо оновчтой бас одоо мэдээлэлээр тулгуурлаж ажиллах за өөрчлөлт сэргийлэх за соён гэрүүлэх зэрэг одоо олон ажлуудыг одоо аймгийн төр захиргааны байгууллагатай хамтарч одоо зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэгэхээр энэ бохой мал сүргийн сулд оройг нь сонгодог. Харин сүүлгүй бохонууд шимтээгийн шилдэгээс болж малчтын хот харалж байна. Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг малчтад сурталчлахгүй бол хууль мэдэхгүй гэж өөрийгөө хаацайлсан хар мөртнүүдээс шалтгаалan малчид хохирч байгаа юм а. Өдөржин малынхаа араас дагсан малчид шөнийн бор хоногт амар хооронд нь бэлчээрт байгаа бод малыг туугаад явдгийг малчид хэлж байна.